Шинжилсэн хуулийн насанд хүрээгүй хүүхэд болон оюутнууд өөрсдөө эрүүл мэндийн даатгал төлөхөөр болсон гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл энэхүү мэдээлэл худал болохыг холбогдох газрын хүмүүс хэлсэн. Учир нь шинжилсэн хууль нь 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг улсаас төлнө. Харин ихтэй сургуулийн оюутан өөрөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 1%-аар төлөхөөр болсон байна. Оюутнуудын хувьд бол шимтгэлийн бол өөрсдөө төлөхөөр заасан байгаа. Ерөнхийдөө хууль дээр бол хоёр хүмүүс л хөдөлмөрийн хөрсний доод хэмжээний 1% тэнцвэр шимтгэл төлөхөр байгаа хоёр хэсэг хүмүүс. Энэ бол 0-18 насны хүүхдүүд мөн оюутан сурагчид. Тэгэхээр 0-18 насны хүүхдүүдийн шимтгэлийн маань төр хариуцаа төлчихнө. Оюутнууд маань харин энэ хөдөлмөрийн хөрсний доод хэмжээний тэнцэх 1% буюу жилийн 23,040 төгрөгийг өөрсдөө төлөхөр ингэж болсон байгаа. Эрүүл мэндийн даатгалын шинэ хуулинд аж ахуй нэгж байгууллагын ажилтан хөдөлмөрийн хөстөө тэнцэх албан орлогын 4%-аас доошгүй шимтгэлийг төлнө. Мөн тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн болон 3 нас хүртэл хүүхдэд асарч байгаа эцэг гэх хугацаа цэргийн албан хаагч нар 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2%-аас доошгүй шимтгэлийг улсаас төлөхөөр болсон. Харин малчин хуваарай хөдөлмөр эрхлэгч болон бусад даатгалагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2%-аас доошгүй шимтгэлийг өөртөө төлнө. Эмнэлгийн хэрэгсэл төвөнд хэрэглэж байгаа протезийн хэрэгслүүдийг л эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байгаа. Энэ нь бол одоо тухайн нэг хэрэгсэл гэтэл доотлол нь 50,000, дээдлэл нь 5,300,000 төгрөгийг одоо тэр тухайн хэрэгслийн зардалд орж байгаа. Тэгэхээр нэг хүн хагалганд орно гэдэг зөвхөн ганцхан хэрэгсэл, ганцхан протез ордог юм биш. Хэд хэдэн хэрэгсэл бөөн дүнгээрээ бас бөөнөрөө ингэж ордог. Тэгэхээр энэ бүх зардлуудыг 75 орчим хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлж байгаа. Эрүүл мэндийн даатгалыг төлснөөр даатгалд хамрагдаж байгаа иргэд хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ болоод амбулаторийн үзлэг, хяналт оншилгоо, сэргээн засах болон сувилын үйлчилгээ, жирэмсний 37 дахь хоногоос өмнөх ба төрсний дараа үеийн хавсарсан эмгигийн эмчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалаас төлөх болж байна.